Сайн уу манайхаа шинэ бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За тэгээд энэ бол Тэмүгийн 2 дахь бичлэг байх болно. За тэгээд мөн дээрээс нь би маш олон mystery box-ууд авчирсан байгаа. Тэр хэдүүлээ хамтдаа задлцгаая. За окей, задлцгаая. За энэний цаана юу байгаа гэж бодож байна. Энэний цаана бол цэрэн нэг амар гоё нар энэ гэж юм уу? Тэ би энэ хэдэн төгрөгөөр авснаа хараа тий. 12,060 төгрөгөөр ирсэн байна. 12,060. Тэ төмөр. Тэ зузаан. Тэгээ барахтай өвтөрхэргүй л юм байна. За бас нэг юм гонжгор юм байна. Энэ юу харъя. Nice, kawaii. Зэн ийм хөрх юм авсан би. Өдөр өдөрт нь хийх ажлуудаа ингээд төлөвлөөд за утсан дээрийнхөө тэмдэглэл болдог ч гэсэн нэг хүн өглөө босоод бас нэг бичээр төлөвлөгөөтэй агаалъя гэд ингээд биччихүүлэн гоё санагдаад тоххой. Тэгээд ийм борд авсан. Гэтэ би энийг арай том болов уу гэж үзсэн. Арай жижиг юм аа. За амарчтай 13,990 төгрөгөөр авсан байна. За тэгээд ийм пявер. Тийм тогтоогч юм соронцтойгоо ирдэм байна. Эсвэл хананд нааж болох юм та ирдэм байна. Тэгээд бас 10 төрлийн 10 мөн үү 2 4 6 8 өнгийн палмастер, арилдаг палмастертайгаа ирж байна. За ийм юм байна. За би энийг гэхдээ арай жоохон том болов уу гэж төсөөлсөн чинь арай жоохон жижигхэн санагдлаа. Тэгтээ яг зүгээрээ. За энэ нэг юм гонцгой юм ирсэн байна. Юу вэ? За нэг юм тогтоодог юм ирсэн. Би нэр ийм авсан ш. Нэрээ марцсан ш. Энэ болохоор нөгөө нэг зүйлт янз бүрийн юмнуудаа хийгээд ингээд тогтоочтой штэ. Тэгж тавьдаг. Ийм аксессуар зүйлтний нэг юм тавир шиг юмсэн. Тэг би энийг авсан нэрээ. Энийг болохоор би 8,030 төгрөгөөр авсан. За тэгээ та бас доор комент хэсэгт үлдээгээрэй. За яа. Одоо ингээд яг Монгол бусад газруудад ер нь одоо яг хідэн төгрөгөөр зардаг вэ те. Одоо иймэрхүү юмнууд яг тэднээс хямдхан байж чадж байгаа юу. Тэгээ эн чинь бас одоо нөгөө нэг UB cap-аар үнгүү хүргэгдэж ирдэ штэ те. За нэг юм хайрцагтай юм байна. Ош. Аба. За болчихлоо. Вау. Бис бараг л гадралчлаа. За нүлээ олон та нар энэ дээр дуртай байдгаа. Нөгөө нэг юм гээд би Японд байдаг байхдаа ингээд амар олон фигурнуудыг яг ингэж тоглоомноос ингэж татаж тоглодөө штэ. Тэрэн шиг би татаж авч хожиж байсан байхгүй юу. Тэгээ надад амар олон фигур байдаг. Тэгээ би яг хаана тавихаа мэдгүй. Тэгээ тавих газар бас байдаг байхгүй юу. Тэгээ би ийм фигур тавьдаг ханад тогтоодог ийм тавирнууд авсан юм нараа. Nice. Ийм дөрвөн ширхэг тавир. Тэгээд энэ хуулганаас салдсан юм байна. Тэгээд ийм өнгөхгүй л болдгол юм байна л да. За дөрвөн ширхэг ийм панел гэдэг үлээ өгдөлээ. 29,800 төгрөгөөр авсан юм байна. Гэтэ ер нь дайггүй хөрх үнэтэй одоо юм шүү. Тэгэд ийм зузаан заяа айгүй чанартай. Энэ бол нэлийн бат бүх ирж байна. Тэгээ би сонсоод ах нэ нөгөө Тэмүгийн ер нь бол ийм гэр ахуйн бараа бүтээгдэхүүнүүд амар гоё ирдэг гэж сонссон юм байна. Тэгээ Тэмүгээс аваад хэрэггүй зүйл нь юу вэ гэсэн чи ер нь бол хувцхонор бол аваад дими. Үнэхээр шал худлаа ирд юм бэлээ шүү гэд тэгдэм бэлээ. Тэгээ та хэд бас хувц захиалж үзчихсэн хүмүүс байна уу? Доор комент хэсэгт үлдээгээрэй да. За энэ юу вэ? За би та нарт нөгөө нэг ийм mystery box-нууд авсан гэж тэгсэн шүү дээ. Одоо нөгөө нэг ийм хайрцагнууд байдаг хөхгүй. Тэгээд ийм олон төрөл энэ тоглоомнуудаас аль нэг нь энэ дотроос гарч ирнэ гэд.
Тэгээ би тэрийг авсан. Гэтэ би тэрийг дараагийн дугаар дээр задлан заяа би зөндөг авсан. Тэгээ тийм учраас ямар ч юу авснаа харуулчих. Энэ бол хөөрхөн том ирж байна. За тэгээ бас тэгэхэд ийм mystery box авсан. Тэгээ би нөгөө нэг энэ саяны энэ дээр би нөгөө нэг фигурнуудыг тавина гэд тэгсэн шүү дээ. Тэгээд фигурнуудыг тавихын тулд наалдахгүй бол байн унж штэ. Тийм учраас би ийм наадаг юм авсан. Ийм одоо нэг хоёр талдаа наалдаг дабл сайд авсан. Нэрээ ийм эмэг авсан тэгс чи энэ ямар хөөрхөн хэрвээ энийг за энийг одоо задлаа заяа. Бас нэг ийм хөөрхөн жижигхэн ийм mystery box авсан. Энэ зүг өөрхөн бастай. Энэ дотроос нэг амтан гарч ирдэг гэсэн. Энийг бас дараагийн бичлэг дээр задлана за. За тийм нэг ийм 10 ширхэг пин авсан. Тэгээ энэ гэхдээ би харахгүй байжгаад бас дараагийн бичлэг дээрээ задлж үзье гэж бодлоо. Тэгэхээр ийшээ хийлээ. Тэгээ би нэг ийм сормоос авсан. Нэг ийм. За энэ сормоосыг хилдүүлээ хэдэн төгрөгөөр авсныг хэлээд харчээ. 4340 төгрөгөөр. Би Монголд нэг ийм тавтай ийм сормоос асуусан чи 20,000 гэдэг юм лээ. Тэгээ энийг би 4,000 төгрөгөөр авсан шүү за. За энэ эмгийг болохоор би 3,360 төгрөгөөр авсан зэ. За тэгээ хилдүүлээ хамтдаа задлцгаая. Бай. Вау, ямар хөөрхөн юм бэ? Харагдаж байна уу та нарт? So cute. Төсөөлснөөс бол хамаагүй дээр ирлээ. Яг зураг шигээ бол за зураг шигээ иржээ, зураг шигээ ирж. Ер нь л яг л сайхан зураг шигээ ирж. За би нэмгээ тайлаад зүгээд үзчихье. Нэг юм бас зүг туртай. Пүүх. Энэ нөгөө сайн нөгөө баахан юмнууд онгойлоод өсч амар ямар амар үнэртэй юм бэ? Нөгөө нэг бараа муудахгүй нэг үнрээд штэ ёо. Хамар сэтгэлээ. Бараг нүд өвдөд штэ. За тийм энэ 3,360 төгрөг гэхэд бол бүр хангалттай хөөрхөн заяа. Гэхдээ яг энэ чихрүү оруулалт энэ үзүр хэсэг нь амар хэврэг юм байна. Бүр ингээд жоохон хүрхээр шууд ийшээ тийшээ ингээд нугараад байна. Мэдээж ойлгомжтой энэ чинь 3,360 төгрөг шүү дээ. За би чи ингээл болцсон юм уу? За тийм ээ. Эднэр бүгдээрийн нийлээ 107,000 төгрөг болоод тэгээ надад би өмнө нь худалдаа авалт хийсэн болохоор надад нэг 35,000 төгрөгийн купон байсан. Тэгээд тэр нь уншигдаад 71,000 төгрөгөөр бүгднийг авсан. За тэгээд дараагийн бичлэгээр заяа би нөгөө mystery box-уудаа задлж үзэн тэгээд хідүүлээ хамтдаа энэ мараа энэ гэхдээ mystery box ийм юм шилжчихсэн юм шүү. Энэ бас шилжчихсэн юм биш үү? Харсан чинь. Тэгээд энийг хідүүлээ дараагийн бичлэгээр задлж үзцгээе. Миний бичлэг таалагдж байгаа болон таалагдсан бол бүгдээрээ subscribe болон лайка дараад өгөөрэй. Тэгээд өөр сонирхолтой бичлэг хийх хүсэлтэй хүмүүс байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Дараагийн бичлэгээр гоё mystery box-ууд бүгдээрээ задлж үзцгээе. Баяртай.